Бэцгано YouTube-ээр соггийнхаа шинэхэн бичлэгтэй тавтай амирал. Өнөөдрийнхөө бичлэгээр юу хийх гэхээр гарчгаас хасанчлан энэ дэлхий дээр энэ хорвоод олон сая амьтан байдаг боловч бусдаасаа хөөрхөн хүмүүсийн хайрыг татдаг буюу хөөрхөн амьтдын талаар ярих болно. За хамгийн ихнийх нь буюу манай монголчууд бол монголоор бол хулсны баваа гэж ярьдаг буюу энэ нь бол панда. Гэхдээ зарим хүмүүс панда дургу байхдаа аврах том биеэс нь болоод ер нь хүмүүс дургу байдаг баг. Гэхдээ зарим хүмүүс ийм хөөрхөн амьтдыг хараад маш их хөөрчдөг гэсэн. Харин за хулсны баваагийн онцлог нь болохоор дугуй томнууд бүдүүн бөөрийнхий бие. Тэгээд айгүй том ингээд юу гэх юм дээ. За ямартаач би тайлбарлаж чадахгүй байна. Тэгээд хүмүүс яагаад хөөрхөн бэ гэдэг болохоор одоо ингээд бавгаан ингээд пандагийн зүгээр пандагийн ийм тоглож байгаа сууж байгаа айгүй хүмүүс ер нь хайрыг татаж хүний ер нь анхаарлыг ингээд сарниулаад айгүй ингээд хайрыг нь татаад байдаг юм шиг байна лээ. За ханаад жоох өгсөн юм гэхдээ зүгээр л гэтээ гайгүй. За хоёрт нь болохоор гүлэг. Энэ хараалын үг биш шүү. Энэ бол нохооны цулцаг буюу гүлэг. За онцлог нь болохоор том нүд, богино хөл, зөөлөн үстэй, эрч хүчтэй. Энэ дэлхийд өөр нохоонууд зөндөө байдаг л да. Одоо нэг зарим нь ус нь ингээд ийм жижигхэн ийм айгүй ингээд хөлмөл нь ингээд гарцсан тийм байдаг. Бас ус нь ингээд амар урт тийм нохооч байдаг. Тийм хүн ер нь нохооч байдаг. Гэхдээ тэг яагаад хөөрхөн бэ гэхээр би ерөөсө гүлэг нэгтэй нохоо дургу. Гэхдээ зарим хүмүүс нохоо гүлгэн дургу байх л та. Одоо юу байгаа штэ. Одоо хүмүүс чинь ингээд одоо гадаа явж байгаа нэг гүлэгтэй таралддаг штэ. Гүлэгтэй таралдахаараа тэднийхээ зарим нь хөөрдөл нэг гэрлүүг аваа явчих юмсан гэл ингээ хайрыг татдаг учраас ер нь хөөрхөндөө ер нь ордог юм байлаа. Гэтэ зарим хүмүүс гүлэг мөлгөнд дургу ах уу? Би л авдаг. Яг энэ мажиг зүгээр та бичлэгээр ингээд өмнөлөддөг. Гэтэ яг за гэтэ би муурын дуртай та. За дараагийн амт бол феньек гэж байгаа юм шиг байна л та. Би ингээд зургийг харсан. Мажи хоолгоо онголгоод байгаа. За феньек үнгийг харж исэн хүмүүс бол хэл гайхширсан байх гэж би бодож байна. Феньек үнэг бол өстой айгүй хөөртмөр юм байлээ. Ёо том айгүй юм том чихтэй. Тэгсэн мөртлөө юм жижигхэн биетэй. Айгүй ингээд би хүртэл зургаараа тэгээ бацаа ичмээр санагдсан. За энэ үнэг айгүй хөөрх юм байна лээ. Хэрвээ та зургаараа гүлийн харуулъя. Харж байгаа үстэй. За онцлог нь болохоор маш том чихтэй. Жижигхэн биетэй. Маш том нүдтэй. Гэт бөөрнгийн чашийн нэг иймэрхүү ийм хапад хар нүдтэй явцдаг. За хамгийн сүүлд нь болохоор хамстер. Яг англиар бол хамстер гэсэн. Би энэ ChatGPT-гээс хамгийн хөөрхөн амьтад гэж хайсан л та. Тэгсэн чинь хамгийн хөөрхөн амьтад гэсэн чинь хамстерийн монголоор гэсэн чинь хомол.
Хомоол гэж юу юм бэ гэж асуусан чинь адууны пас. Би гэхдээ тэр ChatGPT-д итгэхгүй юм л да. Яаглаараа хамстрын нэрийг хомоол гэдэг юм бэ гэж би бодоод тэгээд хамстраар нэрээр дуудаа явчих гэж бодож байна. За хамстер нь болохоор ингээд булцгаар хацартай тэг тийм жижиггэрээр бийтэй жижигхэн юм дөрвөн юм гар гэх юм хөлтэй тэгс мөртэй юм жижигхэн юм юутай ер нь жижигхэн бие жижигхэн нүд ер нь жижигхэн биеэр хүмүүсийн хайрыг татдаг. Тэг яагаад дуртай вэ гэсэн чи одоо ер нь бол зөндөө хүмүүс хамстер тэжээдэг. Гэхдээ би яагаад дуртай юм мэдэхгүй. Миний бодлоор хамстер бол хөөрхөн биш. Би нөгөөдөө ингээд найзандаа ингээд бижсэн чи ингээд хамстертай байхгүй юу? Анууж ингээд наагагийн эрэгтэйс. Би нэг анууж ингээд нэг найзах руу орох гэсэн чи би чамд хамстер харуулъя гэдэг. Тэгэхээр ингээд заа гэж харсан чи ямар хөөрхөн юм бэ гэж гарын дээр ингээд тавьчихсан байхгүй. Тэгээ ямар хөөрхөн юм бэ гэж тэгэл ингээл зүгээр ингээд хөвөрсөн чи миний гарыг хатсан. Хаслалтаас нь болоод би ингээд нөгөөт нь ингээд сэгсрээд тэгээд ингэж байгаа ингээд нөгөөтөч байхгүй нисээ явцсан. Тэгээ яасан бэ гэж хайгаа явжсэн чи манай нэг 2 давхртай гэхгүй 3 давхрт гарцсан. 3 давхрт гарцсан явж идэв. Ив ирвэл зүгээр. Тэгсэн чи ёо өгцсөн байл гэж айлаа штэ. Тэрнээс хойш ерөөсөө хамстер руу ойртохоо байсан. Надад л хамстер бол хөөрхөн биш. Гэтэ зарим хүмүүс хамстер хөөрхөн л байх л та. За дараагийн юм бол slug юм шиг байлээ. Би одоо хүртэл ойлгохгүй л хэлдэг нэрийг. Гэтэ ингээд юунаас модноос дүүдэлчдэг нэг юм модноос дүүжилсэн нэг боббор тэгсэн мөртөө царайн цагаан ер нь бол тийм л яагаад ингээд хөөрхөн бэ гэдэг би одоо хүртэл ингээд гэхдээ ер нь slug бол хамгийн удаан хөдөлгөөнтэй. Энэ удаан хөдөлгөөнтэй яст мэлхийн энтертэй ер нь бол slug бол орно. Гэтэ slug надад л хөөрхөн биш. Гэтэ зарим хүмүүс slug тэжээдэг гэвэл ёо. Slug нэг тэжээдэг гэж би сонсоод байсан. Гадаад болсон. Slug гэдэг чинь ой модондоо дүүжлэгдэж явах хэвээр ямиг зүгээр нэг гихт байна гэдэг маш сонио. Би одоо хүртэл энийг ойлгохгүй. Модондоо дүүжлэгдээд ой моддоо ингээд сайхан амьдраад байж байх хэвээр байж ийм гихт. Тэгээ дүүжлэх юм байх. Яг энэ хошигны дээр дүүжлэж болно та. Дижлэл шууд үнэ. Тийм болохоор надад нэг slug тэжээдэг гэхээр надад нэг утгагүй санагдаад байна. За дараагийн амтан бол пингвин. Надад бол пингвин хөөрхөн. Надад пингвин хамгийн хөөрхөн. Пингвин бол би юунд нь дуртай гэж одоо ингээд алхаж байгаа. Ингээд айхуу ингээд алхаж байгаа нь айхуу ингээд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Би ямар тэнэг алхаж байгаа. За ямар тач надад ер нь алхах нь ер нь их таалагддаг. Алхаа нь айгүй хөөрхөн. Танарт би юу гэж тайлбарлан марч. Надад бол ухаас нь орчихгүй.
За пингвин бол ийм урт хушуутай. Уртан ийм хушуутай. Тэгээд ийм чих байхгүй. Тэгээд ийм хүүтэн маш антарктик буюу хүүтэн оронд амьдардаг. Хүүтэн оронд амьдардаг. Хүүтэн оронд амьдардаг. Тэгээд ийм урт хушуутай. Гэтэ тэрүүгээр амьтаа алж тэр одоо пингвин ч усаар сэлдэг штэ. Усаар сэлэхдээ хушуугаараа шууд загас ер нь амьтнууд одоо ийм хушуутай ийм тоншуул маншуул ингээл бүргэдгээл бүх ийм шуунууд ер нь хушуугаараа бүх юм тоншоод ичдэг юм билий. Бас пингвин бас адилхан юм байна лээ. Ингээд шууд ингээл тог гэх нөгөөх нь хүчтэй. Бас л халуурч юмтай орхол юм байна л та. Улсны багуу яхаа халуурч юмтай оролтоо. Бүр халуурч бол юу хөөрх юмтай байдаг. Халуурч болооч. За туулай бол манай Монголд амьдардаг буюу туулай бол ер нь бол хөөрхөн ийм дөрвөлжин хоёр шүдтэй, дэгдгэн хөөрхөн чихтэй, бодгор бөөрөнхий сүлтэй, дэгдээ дүсэрдэг. Тэрүүгээр тэр онцлог гадаад төрхөөрөө ер нь хүмүүсийн хайрыг татдаг. Бас юм хөөрхөн жоохон том үстэй. Тэгээд юм яа тэгээд луун идэх айгүй хөр юм байна. Шууд ингээл идчихтэй юм л шүү дээ. Би нөгөө хамтны өрөөлөнд туул арчиж авах гэсэн чинь дуунгаа ингээд барьцсан зав. Тэгснэ амдаа ингээд жоохон хортол та. Шууд ингээд аимшигт. Гэхдээ ер нь туулай хөөрхөн амьттай орно. Надад бол хамгийн хөөрхөн санагдсан эдгээр 7 амьтдаас хамгийн хөөрхөн санагдсан бол пингвин, фенек үнэг, улсны бавга байлаа. Бусд нь бол надад таалагдсангүй. За энэ хүртэл бичлэгийг би бүгднийг ингээд тэмдэглэлийн тэмдэг дээрээ ингээд бичээд авчин байсан. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лайк болон subscribe заавал дараарай гэж хэлье. За тэгээд баяртай.